Зарим хүний чин сэтгэлийн яриаг сонсохоор амьдралын утга учир цоо шинээр тодорч утга төгөлдөр амьдрах тэмүүлэл улам нэмэгддэг. Улс төрчид маргааш ичихгүй тулд өнөөдөр зөв амьдрах ёстой. Ард түмний санах нэн сэрэг. Өрөөлийн алдааг уучлах уужим сэтгэлтэй өөрийн алдаанд татвархах холч ухаантай хүн зөв амьдарч чадна. Сайн байцгаана өрхөм үзэгчдээ, Галаар эдийн цаг нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор маань улсын их хурлын гишүүн Амар Жаргалбай өргөдөн оролцож байгаа. Амар Жаргал гишүүнийг та бүхэнд танилцуулаад авах шаардлагагүй гэж бодож байна. Ягаад гэвэл олон жил улс төрд явсан монголчуудын танил болсон ийм эрхэм байгаа. Тэгэхээр би бол яриагаа шууд өнөөдөр сонирхож байгаа асуудлаас магадгүй энэ үзэгчид маань илүү сонирхоод байгаа тэр асуудлаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр та их олон жил улс төрд уралдсны эцэст энэ сонгуулийг өнжиж байх шиг байна, тийм ээ. Тэгэхээр энэ өнжих шийдвэр маань өөрөө одоо ямар үндэслэлээр гаргаж ирв? Энэнд ямар нэгэн нөлөө байв уу? Эсвэл чин зүрхний одоо сэтгэлийн ийм дуудлагаар хийж байгаа ажил уу? Эсвэл залуучууд боломж өгөхийн тулд одоо ийм санал гаргав уу? Энэ таны энэ удаагийн шийдвэр бас санагдаад байна л да. Тийм. Яг нэг үгүй хэлэхэд бол бас нэг тийм гинтийн шахуу зүйл болчихлоо шүү дээ. Би өөрөө ч бас яг ийм үр дүнд гарна гэж бас төсөөлөггүй байсан л да. Яг тэгвэл ерөнхийдөө 2-3 хоногийн өмнө бол тэр үзэгийн хурлаас өмнө бол ер нь дэвшин гэж л ойлголттой явж байсан. Гэхдээ яг цагаан тулаад ирэхэд бол нөгөө нам дотор үүссэн нөхцөл байдал, ялангуяа тэр нөгөө эмэгтэйчүүдийн квоттой холбоотой асуудал бол өөрөө ирэхгүй тавигдал их хурцаар л гарч ирсэн л да. Тэгээд зүгээр хараад үйл явдлын өрнөлийг хараад байхад бол хэн нэгэн хүн ямар нэгэн хөдөлгөөн хийж ижил энийг бас нэг гацаанаас нь гаргахгүй болохгүй юм байна гэдэг ойлголт надад төрсөн. Тэгээд хараад байхад бол ер нь хэн одоо хөдөлгөөн хийх үү? Надаас өргөн бол байхгүй л байсан л да. Гэхдээ яг энэ бол зүгээр өнгөс тал нь юм шиг байгаа. Ер нь цаашаа хараад байхад бол энэ улс төрлөө бол мэдээж шинэ залуу хүмүүс орж ирж байхад бол ердөө буруудах юм байхгүй гэсэн бас нэг юм ойлголт байгаа. Ер нь бол үе нэг цэвэрлж яахгүй бол болохгүй болчиход байгаа юм. Тэгээд тэр утгач гэсэн бас давхар бодол надад ер нь явж ирсэн юм. Гурав дахь нь бол юу юм бэ гэхээр ерөнхийдөө энэ нэг дэлхийд даяар нэг тийм нэг хандлага яваад байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрдөх оролцоо гэж их хүчтэй яригддаг байгаа байхгүй юу? Нэр гендрийн тэгшэрх энэ төргээл нэг янз янз юм яриад байна шүү дээ. Тэр хүрээнд дотор тэр эмэгтэйчүүдийн оролцоо. Тэгээ одоогоос бол одоо нэлээд хэдэн жилийн өмнө юм да бараг 20 жилийн өмнө манай үндэсний арчилсан нам гэж байхад талигац зориг битээр тэр эмэгтэйчүүдийн код гэдэг юмыг нам дотор оруулж ирсэн байхгүй юу? Намынхаа тэр үзэхэгийн одоо гişүүдийн 3-1 нь эмэгтэйчүүд байна гэж оруулж ирж тэрийг батлуулж ирсэн. Тэгээ тэрнээс хойш тууштай энийг л баримтлал яваад байгаа. Их хурлд бол саяны их хурлд бол ер нь хамгийн олон эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан гэж хэлж болно. 11 эмэгтэй байсан. Тэгээд тэд нар маань бас хөдөлмөрлөх чадвартай бас ч гэж та асуудлыг нэлийн барьж аваад эцэстэл нь хүртэл нь явах тэр нэг чадвар эднэр бол ер нь тодорхойлсон л да. Тэр утгаараа бол бас дэмжих ёстой гэсэн ойлголт. Тэгээ 3 тэр хүрээний дотор юу дэлхийд даяар нэг юм хандлага яваад байгаа ер нь бол эмэгтэйчүүд улс төрлөө орж ирж байгаа. Ер нь манайд ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ. Нийгмийн амьдралын бусад бүх салбарт бол эмэгтэйчүүд маш хүчтэй байгаа үстэй. Боловсрол, эмнэлэг, за тэгээд бусад төрийн захиргааны байгууллага дээр ч гэсэн маш хүчтэй шүү дээ. Олон нийт төрийн бус байгууллагууд. Тий. Тэгээд тоглоом шоглоомор хэлэхэд бол улсын их хурл нөгөө нэг сүүлчийн цайз байсан байхгүй эрчүүдийн ганц хадгалаад үлдсэн цайз. Тэгээ одоо энийг ч бас үндсэндээ алдчихлаа байгаа юм. Ер нь бол нэг 15-20 жилийн дараа бол манай их хурлын талаас илүү нэмэгтэйчүүд болчихсон байхад бол нэг гайхахгүй. Тэгээ ийм нэг олон хүчин зүйл, дотоод хүчин зүйл, гадаад хүчин зүйл, нэг глобал шин чанартай өрнөж байгаа үйл явдлууд, за тэгээд мэдээж хувийн одоо бас нэг үнэлэмжийн асуудал ч гэсэн орж ирсэн л дээ. Тэр бүгдийн үр дүнд л ямар ч байсан. Ер нь бол энэ удаа орон зайгаа тавьж өгөөд хүмүүст бас нэг бололцоо гаргаж өгөх хэрэгтэй зүйтэй байна л гэж хэлсэн. Тий. Зүгээр улс төр гэдэг маань өөрөө би харахтаа олон жил болсон, мэрэгшсэн ялангуяа нэг тийм ноён нуралддаггүй тийм улс төрчд нь төлхөө энэ улс төрд байгаасаа гэж би хүсдэг. Жишээлх юм бол уламжлалыг хараад за ялангуяа Азийн орнуудыг харахад дандаа 50-аас дээш насны нас тогтсон, амьдрал утсан ийм хүмүүс улс төрийн шийдэл гаргахаараа тогтвортой бодлого яваад байна.
Тэгэхээр манад бол ингээд нэг үе солигдмод нэрийн дор дөнгөж сургуульд өссөн эсвэл өрөөсөө өөрийнхөө хувийн амьдралаа зохицуулж чадаагүй, хүнийхээ хөв төлөвшөж амжаагүй баахан залуучууд оруулж ирээд дахиад ийм үжигнаа явуучихгүй юу? Тий. Гэхдээ тийм ч одоо яг үнэхээр байж л байгаа л да. Яг харахгүй л одоо хөлийн зөвшөөрөхөөс орохгүй нэг тийм юм яваад байгаа. 2-3 юм бас харагдаад байгаа. Залуучууд ерөнхийдөө их хүч төрж байна. Бидний орон цагаалд 70-аад оныхон, 80-аад оныхон, 90-аад оныхон гэдэг ингээд их хүч төрж орж ирж байгаа. Тэр нь бол их мэдрэгддэг байхгүй юу? Яг зүгээр ерөнхийдөө бас арай болоогүй та нар түүхий байна. Зарим нэгэнд нь бол юм үзүүлээд бас нэг эрх мэдэл албан тушаалаг өгөөд үзсэн бас ч гэж сансан хэмжээнд бас ажиллаагүй шүү дээ. Тийм юмнууд бас харагдчихсан тийм олон юм биш үү? Тийм. Тэгээд тэр бүгдийг чинь ингээд өөрийгөө бас нэг залуу байсан энэ бүгдийг харахтаар бол ер нь бол нэг 50 гарч ээж л юмны учир начрыг нэг ойлгож эхэлдэм байх гэж л ойлгож байгаа шүү дээ. Тэгээд ялангуяа хууль тогтоох байгууллагын чинь үйл ажиллагаа гэдэг чинь бол бас нэг тийм амархан хэр варгийн хүн хийждэг ч бас ажил биш. Харахад бол их амархан юм харагдаад байх шиг байгаа. Яг хөө тэмцээ очиод нэг кнопк дараал суугаад байна л биз гэж. Гэхдээ энэ чинь бол цаана их олон нарийн ширээ юмыг бодож давхар явах хэрэгтэй. Одоо хамгийн энгийн жишээ гэл тэгэхэд бол хоёр хөрш маань Монгол улсыг тойруулын хоёр хөршт маань бол 350 хэдэн цөмийн объектууд байж байгаа жишээтэй. Атомын цахилгаан станцууд нөгөө нэг пуужин мужин элдв янз юм нөгөө нэг булшилсан нөгөө ашигласан юмнуудаа булшилсан мөлсөлсөн тэгэл тэрийг наасааш нь болгоно энэ төр гэл явж л байдаг байхгүй. Тэгэхээр чин тэр жохом юу болоод байгаа яагаад байгаа ямар учиртай ер нь цаашдаа ямар хандлагатай байна. Энэ одоо Монголын өнөөгийн эдийн засгийн байдалд маргаашийн нөхцөл байдалд нөгөөдөр одоо жохом яаж нөлөөлөх вэ гэдгийг бол бас нэг хараад ажиглаад ингээд сууж яадаг нэг нөхөр тэнцээ бол зайлшгүй байх хэрэгтэй байхгүй юу. Чи манайх чинь тэр өнцгөөс харахгүй шүү дээ. Тим юм арай сонгогчдын өмнө гарч ирээд нэг тим юм ярих юм бол за ер нь бол зөв юм ярьж гин гайгүй юм ярьж гин тэгтээ гэл тэгэл өнгөрөн шүү дээ. Тэгээд нөгөө нэг амьдрал ахуу хоол хөөс элдв янз бүр юм аа л яриад явчих шүү дээ цалин хөлсөө тий. Тэгэхээр энэ нэг парламент гэдэг энэ тогтолцоон дотор тэр туршлагатай мэдлэгтэй хүмүүсээ хадгалж үлдэх тэр механизмаа бас бид нар хараахан олоогүй юм шиг байна. Олоогүй юм шиг байна. Тэгтээ одоо яах вэ? Өнөөдөр байж байгаа нь л энэ шүү дээ. Нөгөө талдаа бас тэнд ингээд олон жил улс төрд тунаад гэдэг юм уу шалгараад гэдэг юм уу үлдэж байгаа тэр хэсэг маань бас нэг тийм сонгогчдын ихтгэл үнэмшлийг бас төрүүлэхгүй байх шиг байна. Төрүүлэхгүй байна тийм. Тэгээ нөгөө талаас бас зарим нэгэн хүмүүсийг хараад байхад ерөнхийдөө бас жоохон тамирдж байгаа тийм шинж чанар ч гэсэн ажиглагдаад байна л да. Улс төрийн энэ том давцсан дээр чинь хүчнээ олон жил жингээ бариад ингээд тэмцэлтэд байна гэдэг бол бас хэр варгийн хүний хийх ажил биш шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр утгаараа бас юмнууд ажиглагдаад байгаа. Гэхдээ ер нь бол миний ойлгож байгаагаар бол гарцаагүй л одоо яг таны хэлдгэр нэг 50-аас дээш гарсан нэлээд тулхтай тийм хүмүүсээ бол ер нь бол 3-2-ыг бол байлгаж явах хэрэгтэй. Залуучууд бол яг нэг 4-1 ч юм уу 3-1-ээр нэг 4 жилд нэг удаа орж ирээд тэгтээ бүр анханаас нь нэлээ явах хэрэгтэй. Тэгээд их хурл руу орж ирэхээс өмнө ч гэсэн тэд нар маань бол нэлээд бас нухлуулсан баймир байгаа. Шууд гудамжинд одоо нэг явж исэн хөөхт гүйж орж ирээ шууд их хурл руу орж ирмээргүй байна. Ядаж нэг дүүрэг дээр юм уу суман дээр иргэдийн хуралд нь байж байсан, засаг захиргаан дээр нь ажиллажсэн, аймгийн иргэдийн хурал, нийслэлийн иргэдийн хурал дээр бас нэг ажиллаад үзчихсэн. За аж ахуй нэгж байгууллага гэхэд ядаж нэг 100 хүнтэй, нэг 500 хүнтэй хамт олныг удирдаад үзчихсэн, бас нэг захирагдах ёс гэдгийг гадарладаг болж игэл бас нэг цэрэгт явчихсан. Гэх мэт чинь тийм хэдэн шалгууруудаар ингэж нэлийн нухалж байж, нэлийн амьдралын үнцэн, үгний үнцэн, үйлдэлийн үнцэн эднэрийг гадарладаг болсон хүмүүсийг л системтэй бэлдэж орж ирүүлэх зүйл юм байна гэж байна. Гэхдээ энэ систем ч манад байхгүй болчихлоо шүү дээ. Харин тийм болчиход байна. Хамгийн санаа зовж байгаа энэ байна. Тэгэхдээ юу стрийн намууд бол энийг хийж чадахгүй. 1989-90 оны одоо та бид нарын тэр эд залуу байхдаа тэмцэж явсан тэр үеийн залуучууд яг өнөөдрийн улс төрлөө тэмүүлж байгаа тэр үеийн бидний насны тэр насны өнөөдрийн залуучууд хоёрын хооронд чанарын ямар ялгаа байна? Оо том. Та бол одоо өөрөө аюулсан мэдэж байгаа. Их романтик байсан. Бид нар тэр үед нэгдүгээр романтик байсан. Хоёрдугаарт нь тэр нэг шудраг ёс гэдгийг аюул сайн мэдэрдэг. Нэг юм шудраг байх хэвээр, юм өөрчлөгдөх хэвээр, энэ нэг арай нэг зөв голдор гургаа орох хэвээр юм гэдгийг бол аюул мэдэрч байсан шүү дээ бүр. Тий. Тэгээд өнөөдөр бол тэр ойлголтууд бол ер нь бол их холдсон юм шиг байна. Тэр үед чинь бид нар нэг тийм үнэнч байх, их орны төлөө байх гэдэг юм нөгөө нэг эрх ашигын эрэмтдээ дандаа эхлээд их орноо харддаг, дараагаар нь ингээд дараалаад явдаг нэг ийм байсан юм өнөөдөр эсрэгээр эргэчээд ухрах.
хүнд болчихдог юм болов. Бас тэр хүнийг үнэлдэг үнэлэмж амьдралын утга учир энэ ертөнцийг харах үзэл мүзэл гэдэг чинь арай л бас нэг жоохон тийм бууртай сууртай хөрстэй байсан санагдаад байгаа. Нэлээд том хөрстэй. Одоо бол их прагматик шинжтэй болчихсон ёстой. Яг мөнгөнөр ингээд шалгуур хийгээд ахшил байна л да тийм. Ингээ явуучвал би алтан тушаалд ингээд хурдан очих юм байна тийм. Тэгээ явуучвал би ашиг олчихно. Ийм зарчим бас их төлхөө байна гэж хараад байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь би яг тэр 90 оны ардчлалын залуучууд гэж ярьдаг байлаа шүү дээ. Ардчлалын залуучууд гэж нартай тэр чинь тэдэн дундаас Ахмад Хүндэт цөөхөн байсан юм уу тэгээд эд маань өнөөдөр завсаргүй явсаар гот 25 жил энэ төрийн ямар нэг байдлаар төрийн жил атгалцаад л явж байна. Зарим сонгуулиар бол ялагдсан. Тэгтэл сөрөгчнийхөө үүргийг гүйцэтгэж ил байсан. Зарим сонгуульд ялсан энэ л явлаа. Тэгэхээр өнөөдөр бол ийм буурал талгаатай болчихсонд явж байна шүү дээ. Тэр үед одоо ийм буурал талгаатай 50-аад насны хүмүүс 60 хүрэхгүй насны хүмүүстэй тэмцэж явсан. Өөрсдөө өндөр тэмдэг хүрсэн. Тэгээд за итгэл үнэмшил үнэт зүйл олон юмыг харахад бол өөр л дөө. Тэгтэл эргээд харсаа чинь зарим маань яг тэр үеийн тэр нөгөө бидний ярьдсан бюрократ гэж ярьдаг байсан тийм ээ тэр намын одоо юу гэж ярьдаг үлээ тэр одоо тийм хэв шинжийн ийм хүмүүс болцсон байна л да. Нуух юм байхгүй яг одоо тэр үед би л бол одоо тэр залуу наснда тэмцэж явсан тэр хүмүүсийн дүр төрхийг зарим хүмүүс олж харж чадахгүй байгаа шүү. Зарим нь бол хэвээрээ байна. Тэгэл өмчлэн байна. Тэр сэтгэл нь байна. Гэтэл нэг хэсэг нь бол ерөөсөө яг тэр нөгөө төлөвч унгаагч гэсэн тэр дэглэмийнхаа өөрөөсөө сонгодог цагаар нь олж хуураад байгаа. Энэ байдлыг юунаас болоод байгаа юм бэ? Гэхдээ яг тэгэл бас л энэ нэг нийгмийн том өөрчлөлт гэдэг чинь ямар юм байд юм бэ гэдгийг бол нэг учрыг гадралдгүй л байлаа шүү дээ. Сайн мэддэггүй л байсан шүү дээ. Ерөнхийдөө л ингээл 1 2 гээл ер нь бараг л суух босгын хооронд л нийгмийг өөрчлөл нэг гоё сайхан нийгэм босоод ирд юм байна л гэж төсөөлж байсан. Тэр нэг зах зээлийн нэвтрүүлчих юм бол за тэгэл бараа таваар нийлбэг болчт юм байна. Тэгэл тэр нэг дефицит биш үү? Хомсдол гэдэг юмнаас ангиж жараад нэг очер гэдэг юмнаас салчих тэр одоо хачин гоё болчих. Тэр олон намын тогтолцоог нь бүрдүүлчих тэр л одоо энэ нэмүүд чинь л одоо жинкнээр л оюун ухаанаа өрсөлдөөл Монголын сайн сайхны төлөө ард түмнийхээ сайн сайхны төлөө явд юм байна л гэсэн нэг тийм л ойлголттой л байсан шүү дээ. Тэгээ ингээд яваад байсан чинь амьдрал гэдэг чинь дэндүү одоо нарийн амаргүй зүйл байт юм байна. Энэ өөрчлөлт чинь өөрөө маш их юм шаардд юм байна. Тэгээд ер нь болж игэл нэг үе солигдохгүй бол ер нь дараагийн нэг цоошин үнэлэмжтэй дээр хүмүүс нь гарч ирэхгүй бол бас болдгүй юм байна гэдэг гэсэн янз янзын юм харагдаад байна л да. Тэгэхээр би зүгээр ямар тайлбар хэлэх гээд байна вэ гэхээр бол энэ нэг тийм тойроод өнгөрчдөг зүйл биш байна. Заавал туулах. Цаг бол туулдаг юм байна. Зүгээр туулж байгаа цаг нь богинохон байвал их зүгээр байна. Нийгэмд ирж байгаа ачаал нь арай жоохон хөнгөн байвал зүгээр байна. Тэр бол өстой яг биднээс амарх байхгүй. Энийг богинохон болгох тэгээд ард түмнийхээ нуруунд дээр бас нэг хүнд ачаа өөрүүлэхгүйгээр нэг айтайхан аваад гарчих юм бол тэр ухааныг сэтгэх ёстой юм л да. Тэгээд тэр ухаанаа сэтгэх тэрийгэ бодхоосоо илүү нэчэр завшаан гэдэг талаас нь хараад мөнгө гэдэг талаас нь хараад эрх мэдэл албан тушаал гэдэг талаас нь хараад тэгэл явчихад байна л да. Тэгэхээр яг өнгөрсөн 25 жилийн хугацаанд төрийн бодлогын хувьд юун дээр хамгийн их алдсан бэ? Технически ингээд техникийн талаас нь хараад үзэх юм бол за эдийн засгийн хувьд ийм юм арга хэмжээнүүд авах хэрэгтэй байсан, төрийн хувьд ийм юм арга хэмжээ авах хэрэгтэй энэ төр гэдэг хад бол нэг тийм буруу юм байхгүй юм шиг байна. Үнэхээр л одоо олон намын тогтолцоонд байж явах хэрэгтэй, парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй, эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгөх хэрэгтэй, орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үүднээс одоо аймгийн иргэдийн хурал гэдэг юмыг гаргаж ирэх хэрэгтэй, сумын иргэдийн хурал гаргаж ирэх хэрэгтэй. Тухайн үед бол өөрөө сончлоо аймгийн иргэдийн хурлын дарга чинь орон тооны бүсэл байсан шүү дээ. Тэгэхээр дараа нь орон тооных боллоо сүүлдээ аппараттай боллоо ингээд явж байна. Гэх мэтчлэн ингээд техникийн хувьд бол хийх ёстой юмнууд нь хийгдсэн юм шиг. За эдийн засгийн салбарт ч гэсэн одоо мөнгөний бодлого гэж байд юм байна. Тэр энэ Монгол банк хариуцдаг юм байна. Ийм хэрэгслүүд байдаг. Энүүгээрээ дамжуулж энийг явдаг. Сангийн бодлого гэдэг нь сангийн яамны хэмжээнд байд юм байна. Хэрэгслүүд нь ийм юм байна. Ингэж удирдах ёстой юм байна гэдэг. Тэр бүх юм бол ингээд бүгдээрээ бий болчихсон байхгүй. Яг юун дээр алдаад байна вэ гэхээр тэр хүн дээр л бид нар алдчихсан болов гэж бодод өгдөө шүү дээ. Хүн дээр бид нар ялангуяа тэр нэг Монгол уламжлал, зан заншил, ёс зүй, үнэлэмжтэй холбоотой юмнуудаа орхиод явчихсан. Тэгээ тэрнээс л болоод өнөөдөр л одоо нэлийн хүн байдалтай л очроод байна л гэж. Тэр хүн чанар гэдэг өөрөө нэг
ярьдаг шүү дээ, нэг гаргаж ирээд нэг шал онтоогоор юмыг ер нь хардсан байна лээ шүү, бас янз янз юм таарлдсан байна лээ гэж ярьжсэн. Тэр чинь л байхгүй л болчихсон болов уу гэж бодоод байгаа шүү. Тийм, тэгэхээр миний хамгийн бас тантай санал нэг байна. Хамгийн санаа зовдөг юм энэ л те. Зүгээр монголчууд их олон зуун жилийн турш уламжилж ирсэн нэг тийм хүний хүн болгодог ухаан байсан юм шиг байна. Тэгээд байсан л та байсан шиг байна шүү. Өсөв байсан. Бидний үед бид ч тэрүүгээр хүмүүжсэн. Гэтэл дараа үе бид нар ингээд тэрүүгээр хүмүүжүүлж чадахгүй байна. Гадаад дотоод бүх нөхцөл байдал нь шал өөр болчихлоо. Дэлхийн ертөнцийн техникийн хөвсгөл энэ бүх юм чинь ерөөсөө тэр уламжилт маягаар хүнийг хүмүүжүүлэх боломжийг бас өгөхгүй байгаа шиг байна. За 90 оноос хойш бол бид нар чинь ганцхан 8-нд нэг хэсэг нь гүгээл уучраа болохгүй яваад бас тэр сургууль хүмүүжүүлэх юм дээр бас том алдсан байх л. Тэгэхээр энийг бид нар одоо яаж эргүүлэх вэ? Чи 21-р зуун өнөөдөр одоо хүүхдийг бол алган боо амсуулж хүмүүжүүлнэ гэдэг бол өөрөө болохгүй болчиход байгаа тийм. Гэтэл зүгээр яг харахаар заримдаа хэрчинч бараг заримдаа зөвч өс юм шиг эргэж санагдаад байна. Тэгэхээр энийг одоо яах вэ? Зүгээр би яг сайн мэдэхгүй юм. Гэхдээ яг тэр нэг хүнлэг харилцаа гэдэг шүү дээ, нэг одоо бидний нэг эрх мэлдэг. Тэр харилцаа бол өнөөдөр нэг гэр бүлийн хэмжээнд байх шиг байгаа. Хамаатан садангийн хэмжээнд бас тодорхой хэмжээнд байна уу гэж би бодоод байгаа. Би нэг хайрладаг, хүнддэгдэг, бас нэг хамгаалдаг, буруу зөвийг ялгаж салж одоо зөв яваасаа энэ төр гэж үсдэг тэр юмнууд бол байх шиг байна. За найз нөхдийн төвшөнд ороод ирэх юм бол бас тодорхой хэмжээнд байх шиг байна. Тэгтээ уушаа бүтэн биш тийм ээ. Тэгээд цаашаа гараад явчих тэр л ер нь ингээд халиад явах тэр л бараг л томстоод л байхгүй болчихлоо шүү. Тэгээд тэн дээр бусад салбарт нь юу байна вэ гэхээр бол харин одоо бие бинийг залил одоо нэг хүлэхт юмын булаа, дээрэмд хүч ширгэл гэл янз янзын болохгүй юмнууд нь л бүр ердийн үзэгдэл болчиход байгаа болохоос биш. Тэр нэг хүнлэг байх нэг шинж чанарууд бол ер нь тэр хавцаа бол үйлчлэхэ болчихлоо л доо. Тэгээ энийгээ бид нар чинь бас нэг тэр мэрэгцэн хувьд нь бүрэн зохицуулж өгч чадаагүй. Уламжлал нь өөрөө алдагдаад өгчихсөн. Тэрийг орлуулдаг тэр нэг эргэцэн механизмуудын бүрэн гүйцэд гаргаж ирээгүй байгаа байхгүй. Хамгийн наадсан шүүх засаглал гэдэг маань бол одоо үндсэндээ бол нэг дөнгөжл нэг дөрхөөл болох гэж байна. Одоо 20 хэдэн жил өнгөрчихсөн байгаа ч гэсэн үндсэндээ бол юу вүлээ гэж. Тэгэл шүүх тойрсон элдв янзын нөгөө нэг хэл ам биш үү. Тэг чи одоо болтол байж байна. Уул нь бол зах зээл төлөвшчихсэн тэр бүрэн нөгөө орнуудад бол хүн юм л бол шүүх рүү л гүйдэг шүү дээ. Хамгийн ихтгэлтэй, хамгийн найдвартай, хамгийн боломжтой газар. Гэтэл чи өнөөдөр шүүх рүү очихоос хүн бол ажил байгаа шүү дээ. Айгүй бол тэнцээ нөгөө нэг элдв янзын сүлжээгээрээ дамжуулаад зөв хүн буруутаад буруу хүн бүр гай болоод ирнэ гэж тий. Тэгэхээр энэ нэг төрийн механизмууд нөгөө тэр хүнлэг чанарыг орлож албажуулж байх хэвээр формальны болгож явах хэвээр тэр төрийн механизмууд нь өнөөдөр үнэхээр төлөвшөж өгөхгүй л дээ. Энүүндээ ач холбогдолж өгөхгүй энийг барьж авч чадахгүй. Тэгэхээр яг нөгөө суур хүмүүжлийн тухай би бас лавшруулж ярих гэдэг. Яг тэгвэл 6 настай хүүхдээс би асуусан байхгүй. Хамгийн чухал юм юу вэ? Гэхээр мөнгө гэж хариулсан. Тэгээд 6 настай хүүхэд хамгийн чухал мөнгө гэдээ ойлгочихсон байдаг. Аав ээжийн харахаар мөнгөний тухай ямар нэгэн тийм үгүй. Яг мэдээж хүмүүжлэлтэй тийм хүний хүүхэд тэгж ярихаар гайхаад тэгээд тайлбарлаж өгсөн л дөө. За миний хүү надад чи мөнгө гэдэг юм бол хүн олддог юм аа, хүн бий болгодог юм аа. Тэгэхээр эхлээд сайн хүн болох хэрэгтэй чи. Сайн хүн болчихоо чи ажил сайн хийх хэрэгтэй. Ажил сайн хийвэл чамд их мөнгө олдно гэдэг зэрэг. Тэрний дараагаар одоо харин чамд бол аав ээж чинь бол ингээд хамгийн үнэтэй байх хэрэгтэй. Яг гэвэл аав ээж чинь чи хичнээн сайн ажилласан ч гэсэн аав ээж байгаа дахиад болохгүй. Ингээд 6 настай хүүхд ойлгож байгаа. Тэгэхээр тэрний дараа би юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө энэ сургууль цэцэрлэг за бид нар гэр бүлийн хүрээнд гэж тэр энэ хүүхдээ зөв аливаа юм зөв ойлгодог тэр юм хандуулахгүй л ерөөсөө болох байх нэ гэсэн ийм бодогдчихсэн. Тэгэхээр энийг төрийн бодлогод яаж тусгамаар байна? Манай энэ боловсролын бодлогын нэр нь хэр тусч юу аавал? Одоо нэг хамгийн энгийн ойлголтыг л аваад үзэл дэг гэд байж байна. Жаяг гэд байж байна. Эренб гэд байж байна. Дараалал гэсэн үгнүүд байж байна. Тэгээ эн чинь бол ингээд харахад бол зүгээр л нэг тийм хамаагүй нэг салбарт хэрэглэгддэг үг бах. Төртэй бол холбоогүй ч хүмүүс боддог байхгүй юу? Гэтэл үнийн хэрэг дээрээ тэр төрийг чинь бэхжүүлж өгж байгаа, цементэлж өгж байгаа тэр юм чинь бол энэ байхгүй. Дэг гэж байх хэвээр, жаяг гэж байх хэвээр, цээр гэж байх хэвээр, эренб байх хэвээр, дараалал байх хэвээр гэж. Тэгээ энэ механизмууд чинь ажиллахаа болчих тэр
нийгэмд нэг тийм шал ондоо мөнгө гэдэг юм уу тий одоо өөр бас нэг үнэлэмжүүд гарч ирээд л яваад байна л да. Би бол өвдө тэгж хараад байгаа тий. Улс төрийн намууд ч гэсэн бол үлгэрлэх ёстой байхгүй юу? Энд чинь одоо аль чутгаар нь бодоод үтсэн эрэм дараалал гэж улс төрийн нам дотор байх ёстой. Гэтэл чинь таамаагүй хүн орж ирэл нөгөө эренбийн устгаал дарааллын устгаал нөгөө босгож байсан юм чинь нураач хаяал өөрсдөө орон зай эсдэл явах дээр чинь за ер нь бол ингэж ном ёсоор нь явах шаардлага байхгүй юм байна. Хүчтэй зөв юм байна, мөнгөтэй зөв юм байна. Түлхээд унгааж ингэж нөгөө нэг яадаг л тэр хүмүүс л ер нь зөв болоод дууст юм байна гэсэн ойлголт чинь нийгэмд л тархаад байна шүү дээ. Тэгээ явсаар байгаа сүултээ нөгөө 6 настай хүүхдээр чинь үрж ирээд тиймэрхүүл буугаад байл да. Тэгэхээр энэ төр гэдэг төрийг эзэнтэй байх асуудал, төрийг хариуцж байгаа хүмүүсийн өөрсдөө энийг бол дотроо бодож явах хэрэгтэй байхгүй юм чинь нөгөө хар харьцагт чинь энэ үстэй тий. Улс төрийн намууд ч гэсэн энийг бодож явах хэрэгтэй байхгүй яаж энийг хэрэгжүүлэх вэ гэж. Тэгээ дээрэс нь энийг хэрэгжүүлдэг механизмуудаа бид нар бас бүрэн ашиглаж чадж байна уу гэж. Өнөөдөр бид нар бурхны сургаал гэж ярьж чаддаг тийм ээ. Тэр маань чухам хаана явж байгаа. Энд чи ямар үүрэг гүйцэтгэх ёстой. Тэр нэг тангад намыг чэдэлж чад гэртэн очиад за чи надад нэг цай хийж өгөх гээд байна гэл. Оо ямар мундаг. Наад цаа чин сүйтэй юм аа гэдэг. Ийм нэг мэрэгэн лам бол хэрэг байхгүй л дээ. А яг тэр нөгөө 6 настай хүүхэд 5 настай хүүхэд гэр бүл доторх тэр харьцаа энэ төр гэсэн юм. Тэгэхгүй бол танаа гэрт чинь нэг тийм юм ер нь л яагаад тэрийг гаргаад хайчих гэдэг нэг иймэрхүү маягаар ингээд ажилдаг. Тэгээд тэр чинь итгээд байгаа байхгүй чинь хүмүүсийн нөгөө савнд нь тохируулаад нэг тийм юм яриад байгаа чинь итгээд идэг тиймэрхүү юм бол бас байж болохгүй. Тэгэхээр энэ бүх юмнуудыг л ингэж бүхэлд нь харж энэ том зургийг харж за төрчин энэ улс төрийн нам гэж байгаа улс төрч гэж энэ ч явж байгаа шашин гэдэг энэ ч 6 настай хүүхэд энэ ч явж байгаа сургууль нь энэ байна цэцэрлэг нь энэ байна өрхийн юм чинь одоо энэ байж байна тийм ээ. Тэр ерөнхий боловсролын одоо тэр нэг сургалтын систем гэдэг маань юу байх вэ? Тэр энэ бүх юм хараад энэ бүгдийг чинь материалыг баазуулах эдийн засгийн суурь маань юу байгаа вэ? Уул уурхай маань энэ одоо 6 настай хүүхдтэйгээ ямар шугамаараа яаж явж орж ирдэг гэж энэ бүгдийг чинь хараад бодоол ингээд явж л байх хэрэгтэй юм л та. Яг зүгээр Монгол орныг хөгжүүлэх, Монгол улсыг хөгжүүлэх нөгөө стратегийн бодлогын баримт хүчин энэ гэх их олон сайн хүчин баримтууд байдаг л да. Тэгээд харахаар дандаа л одоо эдийн засгийн хувьд нь тэрний хувьд ингээд том сэдвүүд яваад байдаг. Би болохоор ягаад ч юм ерөөсөн Монгол хүн одоо жишээлх юм бол 2050 онд ямар байх юм 2100 онд ямар байх юм гэдэг тэр юмыг гаргачихад тэрийг тойруулаад тэр бодлогоо хийж чадвал болтгүй болов гэж боддог. Тэр ер нь үгүй яг тэгэл янз янзын хүмүүс хийгээд байгаа юм л да. Тэн дээр ч бас нэг тийм хувийн амбицийн шин чанартай юмнууд их яваад байдаг. Би тэр үнд их дургу. Би бол юу гэж хэлдэг вэ гэхээр наад тийм баримт төчгөө баталдгаа болоо. Наад чинь эдийн засгийн хувьд ч ямар ч үндэслэл байхгүй. Шинжлэх ухааны хувьд ч ямар ч үндэслэл байхгүй. Яг гэвэл чи нэг тооцоо хийхдээ за инфляц 5% байна гэж бодоод бүх юм тооцоод явхад чинь инфляц 5 биш 6% болчихвол яах. 2% байх юм бол яах. Тэр чинь бүгдээр өөр болчихно шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө ямар урдчилсан нөхцөл авснаас гараад наад чинь шал ондоо сценаар болчт юм аа. Наад чинь бол зүгээр эрдэм шинжилгээ судалгааны ажлын хүрээнд бол байж байгаа шүү дээ. Тэр бол баримт бичгийг бол төр бол уншиж явах хэрэгтэй, үзэж явах хэрэгтэй, судалж явах хэрэгтэй. Ерөнхий хандлага юм байна гэж. Тэрнээс өөрсдөө нэг ингээд баримт бичиг боловсруулчаал тэгээд явдаг тийм шээ. Наад чинь шал ондоо өрөөнийхэн хийдэ. Төр бол арай ондоо юм хийх хэрэгтэй гэж. Гэхдээ би энийг одоо ойлгуулж чадахгүй байгаа. Энэс ч дэмжлэг авч чадахгүй байгаа л иймэрхүүл байдалтай л яваад Та байгаа. ер нь их ганцаардаг уус. Гэхдээ нэг сүрхий ганцаардаад байхын цаашаа би бол ер нь нэг тэгж нэг элдв янзын юмтай нэг ингэж зуралдаад гэж боддгоо. Тэртээ Монголын нийт 3 сая хүн байна. Бүгдээр л намайг мэдж байгаа, дэмжиж байгаа, дэмжихгүй байж л байгаа. Тэгээ тэр хүрээнд дотор л явуул гэсэн ойлголттой л байдаг шүү дээ. Тэгээ дэмждэг нь олон л байдаг л да уулна. Зүгээр өөрөө чинь гаргаж байгаа улс төрийн шийдлүүдийг харж яхад бас яг өөрийнхөө өнцгөөс бас нэлээд тийм шаргуул утгадаг. Тэрийг хамгаалдаг нэг стандарт автооч өгөх байгаа шүү дээ. За ийм л байна шүү найзуудаа гэж. Иймэрхүү асуудал дээр ингэж хандах хэрэгтэй, иймэрхүү асуудал дээр ингэж хандах хэрэгтэй. Тэгээ дараагийнх нь хүмүүс нь гарч ирээд за одоо жишээ нь ингээд нам одоо онцгой хүнд байдалд орлоо, эмэгтэйчүүдэд нэр дэвшүүлэх шаардлага гарч ирж байна. Тэгээ тэр чинь бүгдээр л яриа сууж байгаа шүү дээ. Ер нь эмэгтэйчүүдэд дэвшүүлэх нь зөвтэй, ер нь одоо дэвшүүлмээр байна гэдэг. Тэгээд одоо дэвшүүлээ шүү дээ. Чи өөрөө орон зайгаа тавиад өгчих тэр бүгдээр холдоо чимэг болгоолчихж байгаа. Тэгсэн мөртлөө ер нь намаа гэж яриад байгаа. Одоо ч бүгдээр л зээжэд илдэж шүү дээ. Тэгэхээр чин тэр нэг хин нэгэн хүн үйлдэл хийх л ёстой байхгүй. Тэгэхээр нэг амхандаа нэг стандарт тогтоож байгаа. За ингэдэм юм байна лээ шүү. Тэр нэг бас нэг акшнээс татгалзаад байсан шүү дээ. 2 жилийн өмнө.
Тийм тэр үед чинь ч гэсэн бас нэг хариуцлагын тогтолцоо гэж баймир байна шүү дээ. Найзуудаа арайчтай юм дэмтэж шүү дээ энэ ч. Хэтрлийн хэтрлийн арай дэмтэж шүү дээ. Гэхмэд чинь нэг амхандаа нэг стандарт тогтоох гол оролдоод байна л да. Зүгээр дахиж энэ стандартыг одоо яг амьдрал дээр аваад явах юм болов уу юм болов ингээд мартагчих юм болов бас бүү мэдлээ. Гэхдээ чинь яг улс төрийн тулхтай гэж ярих юм бол 2 том намл байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсад. Магадгүй энэ 2 том нам нь ингээд тогтвортой шиг бодлого барай явдаг бол бас савлалт нь бага. Арай бага байх хэрэгтэй. Охирол нь бага байх юм бол би боддгийн зүйл. Гэхдээ үнэхээр энэ 2 нам чинь өөрөө бас энэ үүргээ бүрэн гүйцэд биелүүлж чадахгүй байгаа болохоор өнөөдөр 30-40 гэмээр юм уу? Эсвэл зүгээр нэг тийм бухимдсан тэр хүч маань өөрөө босоод ирлээ шүү дээ. Тэр чинь бүр ийм хүчтэй хүч юм шиг хүмүүст харагдаад байна л да. Гэхдээ би тэр хүчийг бол яг үнэндээ бол ийм тогтцсон систем болоо. Тэгээд энэ улс төр дэх үр дүнтэй ажиллана гэж бол харахгүй яг үнэ. Тэд нар чинь өдөө болтлоо одоо энэ арчсан намын хэмжээнд хүртэл 25 жил болох хэрэгтэй байна гэж. Тэгэхдээ яг зүгээр ерөнхий юуг нь харахтаа зэрэг энэ чинь эргээд нэг олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлдөг. Олон нийт маань өөрөө бас одоо янз янзын тэр хийсвэр дүгнэлтүүд хийх ийм байдлууд харагдаад байна шүү дээ. Тэгээд одоо аль намын ялах нь чухал биш шүү дээ. Тэгэхдээ ямар ч байсан Монгол улс ташигтай, монголчуудаа хэрэгтэй ийм л төр байгаасаа, ийм л улс төр байгаасаа гэж бодох юм. Тэгээд ингэнгүүт чинь одоо та жишээлх юм бол яг хуу жишээ нь өөрөө нэрээ татаад ингээд соёлыг одоо тодорхой хэмжээний стандартыг бий болгохын төлөө уриалаад биеэр үлгэрлээд ингээд нэрээ татчихлаа. Гэхдээ амар жаргал гэдэг тэр хүний энэ өнгөрсөн 25 жилд улс төрөөс олж авсан туршлага тэр тусмаа Монгол улсын ерөнхий сайдч байсан, их хурлын гишүүнч байсан, намд нөлөөвхий байсан ийм хүний тэр туршлага гэдэг чинь өөрөө амар жаргал гэдэг хүний хувийн өмч биш шүү дээ. Энэ бол Монголын ард түмэнд Монгол төрд хэрэгтэй баялаг гэж би харж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг уулна бид нар ингэж хэнийх нь баялаг илүү үн цэнтэй байна гэдгийг харж байгаа төрийн түвшээтэй төр түвших хүмүүсээ сонгомоор ийм л бодогдоод байдаг юм л да. Зөвлөдөө тэгэл наад чинь дахиад бас нэг нийгэм төлөвлөх, улс төрийн соёл төлөвшөх асуудалтай явж байгаа ш. Дааш тэгэхээр улс төрийн намуудын төлөвшлийн нэг үзүүлэлт шүү дээ. Тийм ээ. Хэр зэрэг төлөвшсөн байна л гэж харагдаж байгаа. Зүгээр би дотроо юу гэж боддог вэ гэхээр энэ 2 нам дээр л хамаг хариуцлага ирэх хэрэгтэй. Энэ 2 нам бол хэдий улс төрийн тавцан дээр өрсөлдөж байгаа боловч маш их бие бинийгээ төшиж дэмжиж явах хэрэгтэй. Тэгээд одоогоос 4 жилийн өмнө ялангуяа тэр Монгол Ардын хувьсгалт нам гэж байж байгаад Ардын нам гэж нэрээ өөрчлөө. Тэгээд дотор нь нэлээд янзын болж байгаад бол би ганцхан юм хэлжсэн. За яг вэ зүгээр 2 багантай байдیں۔ Нэг баг нь маань нэг жоохон бас нэг сулдаад нэг жоохон ганхах янзтай болж байна. Тэгээ энэ нөхцөлд бол нөгөө нэг баг нь их хариуцлага хүлээх ёстой маа хамаг ачаагаа өөрөх ёстой. Нөгөө багнаа бас нэг босоод иртэл нь хөл дээр бүрэн зогсдол нь өөрөх ёстой юм шүү. Тэгээ тэр утгаараа бол арчсан нам бол их хариуцлагатай байх ёстой. Ардын нам бол энэ хугацаанд бол дорхноо бэхжээд босоод ирэх байхаа. Тэгээд 2 баг нь маань хоёлоо босч ирээд ингээд явна л гэж харж ирсэн л да. Тэгээ яг хөө зүгээр зохион байгуулалтын хувьд бол ардын нам бол ерөнхийдөө бол босч ирж байна. Тэгтэл бас араахан нөгөө урд байсан шиг болоогүй байгаа шүү дээ. Дахиад нэг 4 жил хэрэгтэй юм шиг. Ингээд ийм 2 баг ингэвэл нөгөө манан гэдэг тэгж яриа л да шүү дээ. Үгүй одоо яхав яриул ярина. Амар жаргал чинь жинхэнэ манан дэмжигч байсан байна гэдэг ингээд. Үгүй л дээ. Угаасаа энэ хариуцлагын тогтолцооны л асуудал. Энэ 2 нам дээр л үнэхээр бүх юм нь явна. Нөгөө намууд мэдээж гарч ирнэ, төлөвшин хугацаа шаардна. Тэр бол яхаа аргагүй. Нөгөө талаас бол бас энэ 2 нам маань олигтойхон арчаатай байсан бол яг таны хэлдгээр чинь хүмүүс бас өөр юмруу хуйлраад тахгүй шүү дээ. Тэгэхээр энэ 2 маань бас нөгөө нийгмийн захиалга бүрэн гүйцэтгэх хангаж чадахгүй шүү дээ. Ялангуяа тэр нэг оромтсон нэг тийм халтуурсан өнгө мөнгөний шин чанартай юмнууд руу бол их орчоод яг агуулга руу н орохгүй мөн чанар руу тэр гүн рүү н орж байгаа юмнууд нь айгүй хомс болчиход байгаа байхгүй юу. Тэр бас жоохон сэтгэл зовоогоо л юм л та. Тийм Монгол улс ингээд 25 жил уулна гэх сайхан боломж байгаад байдаг. Тэр боломжийг дутуу хагас ашигладаг, огт ашигладаггүй ийм байдлууд харагдаад байна шүү дээ. Тэгээд дэлхийн ертөнц өөрчлөгдөд байдаг. Бүс нутаг маань өөрчлөгдөд байдаг. Гэтэл бид нар энд нөгөө л жагсдаг, тэмцдэг, бие бинийгээ муулдаг энэ л юмтайгаа 25 жил болчихлоо л да. Тэгэхээр энийг ард түмч гэсэн залхаж штэ яг үнэхээр. Амьдрал цэвэртэй үед хүнд бай, мохын малга тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг өрхөө биш одоо энэ дээрээ бол бодож ярьж байдаг байх л та. Тэгэхдээ ягаад ч юм нэг тийм богино хугацаанд энийг шийдэж чадахгүй юм шиг санагдаад байна.
Тэгэхээр тэр нөгөө шийддэг механизм нь юу вэ гэдэг дээр л асуудал гарч ирээд байгаа шүү. Би одоо сүүлийн үед бол тэр эдийн засаг тэр улс төр ер нь хамаагүй юм байна гэж бодоод байгаа шүү. Юу бодоод ихтэй хүн дээр л зөв хүнээ зөв газар нь гаргаж ирж тавьж гэнэ үгүй юу. Нийгэм өөрийнхөө хүсэн хүлээж байгаа тэр лидерийг тодруулж чадж гэнэ үгүй юу гэж. Зөвхөн нийгэмд ганц лидерч байх биш, харин салбар өдөөж хон салбартаа үнэхээр нэг хүн болгоныг дагаад гүйдэг, аж үйлдвэрийн салбарт, IT технологийн салбарт, телевизийн салбарт ч юм ингээд нэг тийм хүмүүс гарч ирээд тэгээ нэг зөв хүмүүс нь нэг баг болоод нэг нэгтарч чадаад энэ нэг нийгмийг нэг чирээд явах тийм механизм байна уу гэдэг л асуудал яригдах гэдэг. Тэрнээс бол бас тэгэхээр техникийн хувьд бол юмнууд нь ерөнхийдөө ойлгомжтой болчиход байгаа байхгүй юу хийх ёстой, яах ёстой гэдгийг бол тийм чинь бид нар байтугай сурах хүч дээр бэлэн биччихсэн юмнууд байж л байна л дээ. Жишээ. Тийм тоон талаас аваад үзэх юм бол айгүй сонио шүү дээ. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг үзүүлэлтийг бол дэлхийд даяараа л хэрэгэлдэг. Тэр үзүүлэлт манай Монголд бол өстой бүр гайхамшигтай өссөн шүү дээ. Бүр дахин өсөд байгаа байхгүй хуваар биш. Бүр хэд дахин өсчихсөн. За хүн дээр наваад үзье гэхлээр бол нэг хүнд нөгдөг тогтоодын нийт бүтээгдэхүүн хөтөл одоо сүүлийн 4 жилийн дотор л 2 дахин өсчихсөн байж байгаа. Тэгэхээр ингэж чинь 10-20% биш байхгүй юу? Дахин гэдэг чинь 100% өсчихж шүү дээ. Тэгж өсдөг тийм эдийн засаг өнөөдөр дэлхийд дээр бол үндсэндээ байхгүй байхгүй. Тэгээд бид нар бол тэр үзүүлэлтээ харах юм бол зүгээр дээгүүр хараад ингээл нэг сайхан гайхамшигтай баясгалантай хүмүүс зүгээр инээд алдсан хүмүүс л гудамжталбайгаар явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл нэг дүнсээс нэг сэтгэл дундуур л нэг л ингээл болохгүй байна гэж яриад яваад. Тэрний учир шалтгаан нь юундаа вэ гэхээр бол нөгөө тэр эдийн засгийн өсөлт чинь хаана юун дээр ирээд байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Болчиход байгаа байхгүй. Энэ 3 сая хүн дээр ердөө буужихгүй байгаа байхгүй. Тэ нийгмийн нэг хэсэг нь үнэхээр баян чинэлэг бүр тасартлаа баяж явчихна. Нэг хэсэг нь ингээд улмал дордоод байгаа. Тэгэхээр тэр нэг дундаж нэг бэхжүүлж явах хэвээр нөгөө нуур амар бол нугас амар гэж тэрийг чинь бүрдүүлдэг дундаж давхрах чи ердөө бүрдчихгүй. Ихэнх нь тэр дундаж давхард байсан хүмүүс чинь тэр доошоогоо орно үхээс биш тэр дээшээгээ явах нь бол айгүй хоортчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг л өнөөдөр харж энэ нийгмийн ялгарлыг, баялагын ялгарлыг л зөв өдөртөд залахгүй бол болохгүй болчиход байна л да. Тэхийн тулд ер нь юу хийх ёстой? Монголын төр яг нэн дээр гарах шийдвэр гэдэг юм. Мэдгүй би бол сүүлийн үед нэг тийм л юм хэлээд байгаа. Эзэнтэй л болмоор. Эзэнтэй болно гэдэг чинь явсараа гол нэг үндсэн хуулиндаа хүрэн ерөнхийлөгчийн засаглалтаа болно гэдэг юм уу? Энэ өнцгөө эсвэл үгүй ер нь яг одоо байж байгаа үндсэн хуулиар чинь болно бүх юм тодорхой заачсан байж байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч бол юм нэгдлийн бэлэгдлээ гэдэг. Тэр бэлэгдлээ л хийх хэрэгтэй байхгүй. Тэр таварш доошоо ороод их хурлын ажил ч юм уу засгийн газрын ажил, агентлагийн даргын ажлыг бол хийх ёсгүй юм байна. Их хурл бол хууль тогтоох байгууллага найзуудаа хууль тогтоон шүү гэж. хуулиар хийдэг. Тэгээ хуулиа тогтоож тэрийг л хийх ёстой. Гэтэл чинь хууль тогтоох ажил хийх ёстой хүмүүс ч өнөөдөр засгийн ажлыг хийгээд яваад. Засаг нь болох тэр одоо гүйцэтгэх засаглаа удирдах байх ёстой ажил чинь аймгийн дарга ч юм уу агентлагийн даргын ажлыг хийгээд ингээд нөө суудлаа олохгүй байгаа байхгүй. Хин хаана юу хийх ёстой юм бэ ердөө олж өгөхгүй. Энд чинь энийг л би нэг эзэнтэй болно гэдэг нь л хэлээд байгаа юм л да. Хүн болгон суудал дээр байх ёстой газараа байж чадчихлаа гэвэл тэгээ эн чинь бас нэг зэгцтэй замбраатай явна. Одоо сүүлийн үеийн хандлагыг харахад за одоо ямар ч үс нэг тэмцээд байгаа нөхдүүд гараад ирэх хэрэгтэй нэг хуралд. Гараад ирэх юм бол бид нар нэг үндсэн хуулийг өөрчилж байгаа. За эднэрийн сайн муу хамаагүй гараад гарч ирээд үндсэн хуулийг өөрчилж дараа нь эднэрийн зөвлөчихсөн гэсэн ийм зарим хүн яриад байгаа байхгүй. Тэгэхээр би бол энийг итгэхгүй л байна л та. Зүгээр ер нь үндсэн хуулийг өөрчлөхөөр та ямар байр суурьтай байна? Үндсэн хуулинд бол өөрчлөлт оруулахаар зарим нэгэн залтууд үнэхээр байх нь байгаа. Тухайлбал одоо тэр хот гэдэг үг шүү дээ. Үнэхээр байхгүй л үг шүү дээ, тийм ээ. Нийслэл гэж байгаа, аймаг гэж байгаа, хот гэж байхгүй. Гэтэл энэ бүс нутгийг чинь хөгжүүлэх, энэ улс орны чинь тодорхой бүсчлээд хөгжүүлэх, кластерууд болгож хөгжүүлэх гэх юм бол хот гэдэг ойлголт бол гарцааг бол байх хэрэгтэй байхгүй. Аймгийн төвүүд ч бүгдээрээ хот болох хэрэгтэй. Энэ баг нуур чинь хотын статустай байх хэрэгтэй. Гэх мэтчлээ ингээд. Тиймэрхүү өөрчлөлтүүд бол байж байгаа. Ер нь бол өөрчлөлт. Гэхдээ үндсэн хуулийн зүгээр гол асуулт нь бол юу юм бэ гэхээр бол энэ байгаа үндсэн хуулийнхаа потенциалыг бид нар шавхсан юм уу? Энийг бүрэн гүйцэд ухаж ойлгож уншиж чадсан юм уу гэж. Бас ч гэж сайн ч юм уу ч энэ 400 хэдэн депутатууд 70 хэд хоног үнэхээр л одоо юухана уралдуулж ижил бас баталсан юм л одоо үндсэн хууль шүү дээ. Тэгэхээр энэнийхээ потенциалыг бүрэн гүйцэд ашиглаж яах уу гэдэг дээр бодмоор байгаа. Яг энэ үндсэн хуулийнхаа хүрээнд дотор юм зэгцтэй болоод юм эзэнтэй болох юм бол бас ч гэж бас муу биш шүү дээ. Нилээ явах хэрэгтэй юмнууд бол байж байгаа. Дээрээс нь зүгээр заримдаа ингээд аргаа ядаа за ер нь бол засаглалынхаа хэлбэрийг нэг тийш нь болгочих ёо гэсэн бодол надад төрдөг л дөө. Нэг бол сонгодог парламентын засаглаа аваад явъя ерөнхий сайд нь парламентаа тараах хэрэгтэй байдаг.
хугацаанаас өмнө сонгуул зарлах хэрэгтэй байдаг тийм ээ. Тэгээ ялсан намын дарганд ерөнхий сайд байдаг ингээд нэг сонгодог нэг хэлбэр байж байгаа. Тэр системээр явах эсвэл сонгодог ерөнхийлөгчийн засаглалтайч байд юм уу яа ийм хэлбэрээр ер нь аль нэг рүү н орчихвол зүгээр юм биш үү гэсэн бодол надад бас төржлээд. Тэгэхээр 21-р зууны дэлхийн иргэн гэж нэг ойлголт бий болчихлоо. Яг бол дэлхийг хавтгаарчлаа. Өнөөдөр бол мэдээлэл хурдтай төгж байна. Тэгээд энэ технологийн боломжууд дагаад нь дэлхий ч жижигхэн өтөн болчихсон байна шүү дээ. Хаана юу болж байна бүгд мэдчихэв оргил ертөнцийн нөгөө болонд байгаа нэг гудамжинд нэг жижигхэн маргаан дэгтгэл энд бид нар мэдчих жишээтэй. Тэгэхээр энэ маань эргээд нөгөө энэ цаг үедээ амьдарч байгаа ялангуяа залуу хүнийг ийм байх ёстой гэсэн бас нэг тийм стандарт юм шиг хадуу шүү дээ. Өссөн ч үсээгүй. Тэгэхээр Монгол тэрнлүү ингээд орчих гэхээр Монгол хүн маань өөрөө бас Монголоо алчихмаар санагдаад байдаг. Гэтэл цаг үетэйгээ хөл нөлөөлж явах хэрэгтэй. Дэлхийн хүн байх хэрэгтэй байх. Тэгэхээр энэ хоёр зөрчлийг ер нь яаж зохицуулах хэрэгтэй вэ? Гэхдээ ер нь бол одоо бодиттой явж байгаа процессыг бол зогсоох арга байхгүй шүү дээ. Глобалчлал бол явдгаар л явах юм шиг. Монголдо Монголгүй тэр чигээр яваал тэгэл тэр эргүүлэх дотор бол бид нарыг л аваад явна л да. Зүгээр тэн дотор нь бид нар өөрийнхөө орон зайг зөв болж хүчээр ингээд татагдж орж нэг чин давтагдж байгаа биш аа өөрсдөө залж чиглүүлж удирдах магадгүй энэ глобалчлал гэдэг энэ дэлхийн том процессын магнат нь өөрсдөө явж бас нэг монголчууд 12 дугаар зуун тодорсон шигээ бас нэг 21 дугаар зуун дахиад тодроод гараад ирэх вариант бас байгаа юм болов гэсэн бодол надад төрдөө. Тэхийн тулд бол юу хэрэгтэй вэ гэхээр хүүхэд багчуудаа үгүй ядаж багаас нь оюун төлхөрийг л нэг чиглүүлмээр байна. Эцэг их нар нь багш нар нь багангийн багш нар ялангуяа тэр оюун төлхөрийг утга учрыг ингэж нэг ойлгож ярьж нэг хүүхдэд ойлголдог. Ер нь монгол хүний нэг хэрсэн ухаан биш үү? Тэр нэг ухааныг л их сайн ямиг дандаа нэг цаагуур нүглуур гарын тэр өнгөц нүдэнд нь харагдаж байгаа шаа. Энийний чинь цаана ийм уялдаа холбоо байгаа шүү дээ. Энийний чинь цаана ийм юм байгаа шүү дээ гэдгийг л олж харж чаддаг. Тэр чадвар чинь бол их багасаа төлөвшөх ёстой шүү дээ. Тэгээ тэр шинж чанар бол өнөөдөр энэ глобалчлж байгаа ертөнцид бол айгүй чухал үр гүйцэтгэх гэж бодож байгаа юм. Тэрийг эзэмсэн хүмүүс бол энэ глобалчлалыг удирдах чадна. Тэр яг компьютер байна, тэр нэг код бичих бол хэн нэг хүн бичих юм л да манай хүүхдүүд ч гэсэн ерөнхийдөө. Гэхдээ тэр гол нь тэр нэг юмны утга агуулгыг олж харж, мөн чанарыг олж харахалж чадвар. Тэр бол ердөө багасаа л явна. Эцэг эхийн л одоо тэр хүмүүжил гэр дотор байж байгаа хүмүүжил ахуй амьдралтай холбоотой, орчинтой холбоотой тэр их чухал зүйл дээ. Тэр таны тэр нэг Монголоо хадгална гэдэг чинь тэр үстэй. Түрүүний миний нөгөө нэг юм Монгол хүний хөгжүүлэх бодлого байж болдог юм гэдэг чинь би энэ тэр холбож ярих гэдэг байсан юм л да. Өөрөөр хэлэх юм бол тэр нэг учиргүй том бодлогоч байх хэрэггүй мэл гэж хараад байна. Зүгээр л тэр хүүхдээ анханаас нь зүйл болгож төвшүүлдэг, хүмүүжүүлдэг. Тэр хүн өөрөө угаасаа л нийгэмд манлайлагч болоод амьдчилдаг. Энэ л юмын суулгаж өгмөр санагдаад. Тэгтээ зэрэг одоо ч ингээд хүүхдээ чинь хар багаас нь дандаа нэр төр шудраг байх, үнэмч байх бусдыг одоо тэр зовлон мэдрэх энэ төр гэдэг чинь айгүй чухал фактор шин хүүхэд ингээд явж хахад ингээд нэг гүйж хагаад халтраад унахад л тэрний өвдөж байгааг л биеэр мэдэрч чаддаг л байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь л монгол хүн гэж би ойлгоод байгаа шүү. Харин тийм дээрээс нь хамгийн гол нь нөгөө бид нар яхад хариуцлагч гэдэг юм уу манлайлах чадвар энэ төрөл орчин үеийн хэрэг мөн яриад байна. Тэрний санал зүгээр итгэл гэдэг ганц үг гэдэг юм шиг. Итгэл дадаг байх хэрэгтэй. Итгэл дадаг хүн гэдэг чинь тэгэл угаасаа хариуцлагатай ч юм байна. Бүх талаараа л юм зөвл хүн байж таарна гэсэн. Тэгээд энгийн юм руугаа бид нар аваач хүний нэг сайхан хөгжүүлээд байдаг юм. Дараа үе маань. Одоо нэг үеийг бол бид нар алдчих шиг боллоо. Энэ үеийг бол тийм прагматик нэлээд тийм юу үе гараад ирэх хөгжтөө шунал нь буруу шуналтай үе. Буруу шуналтай болсон тийм. Албан тушаал гэсэн мэтэл. Сүүлийн үед би бас нэг юм бодоод байгаа юм болох тэр бол энэ монгол хэл хүүхдэд холбоотой юмнуудыг бол нэлийн бүр системтэй бэлдмээр байна. Ялангуяа тэр Монголын түүхийн баримтчгүүд, архивын баримтчгүүдийг кирилл үсэг рүү хөрвүүлэх тэр юмнуудыг гаргаж ирэх. Гандан дэрчлийн хийдээс нь бусад бас газрууд бол кирилл үсэг рүү одоо судраг мөнтрөө орчуулдаг шүү дээ. Тэгээ тэр үнэхээр сайн орчуулдаг байгаа. Яг тэгвэл тэр орчуулдаг нэг славаар нь байгаад байгаа шүү дээ. Тойл бичиг тэрийг өөрөө тэр их сайхан уянгалаг
монгол хэлээр л гарч ирсэн гараад байгаа шүү дээ тий. Тийм. Орчин үеийн хүүхдүүд мөртлөө Тийм. тэгсэн мөртлөө их гоё орчуулж бичээд байгаа тий. Тиймэрхүү юмнууд бол хэдэн залуучуудыг бэлдэж авах хэрэгтэй тий. бичгийн сонгодог хэлээ бол хадгалцсан байгаа. Хадгалчихсан байгаа, тий. Бичгийн сонгодог хэлээ хадгална гэсэн сэтгэлгээндээ ус дээр сонгодог. Аюу хүчтэй хөлөөлөл шүү дээ тий. Нэг бахархал үнэмшил тэр өөрөө чинь яриад байгаа итгэл тэр бүх юм чинь тэр монгол бичгээр уншсны дараа бол төрөөд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол тав тэрийн яриа яв сургууль хамгийн эцсийн зэг нь монгол хүнийг монгол хүнд болгоё. Монгол хүнд байх хэрэгтэй тий. Төгслөө шүү дээ. Тийм тий. За их баярлалаа. Одоо манай ярилцлаганд цаг гарган хүрэлцэн ирж ингэж өөрийн бодож санаж явдаг ихтгэл үнэмшилээ дэлгэж бидэнтэй нээлттэй ярилцсан танд одоо үзэгчдийнхээ өмнөөс талархаж байна. Тэгээд өнөөдрийн манай галаар эдийн цаг нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Баяртай ирэх үзэгчтэй. Зарим хүний чин сэтгэлийн яриаг сонсохоор амьдралын утга учир цоо шинээр тодорч утга төгөлдөр амьдрах тэмүүлэл улам нэмэгддэг. Улс төрчид маргааш ичихгүй тулд өнөөдөр зөв амьдрах ёстой. Ард түмний санах ба нэн сэрэг. Өрөөлийн алдааг уучлах уужим сэтгэлтэй өөрийн алдаанд хатуурхах холч ухаантай хүн зөв амьдарч чадна.